Тэгж хууль гэж байдаг ш. Би төр зогсоосон. Төр зогсоох нөхцөл байдал үүссэн байсан. Зөрчил үүссэн байсан. Зөрчлийг арилгуулах нөхцөл байдал үүссэн байсан. Би төслийг чинь бүр зогсоогоогүй. Энэ байгаль орчны яам гэж байгаа бол Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгаа л бол бүх шатанд одоо тусгай амралтай газруудад байгаль орчны хяналтын улсын байцаагч гэж байгаа л бол бүгд төрийн өмнө хүлээсэн хууль хэрэгжүүлэх ажлаа л хийж байгаа. Тэрнээс та бүхний ажилд одоо ямар мэдээг саад та бүхэн харин Монгол улсын хуулийг хүндэтгэж хэрэгжүүлж мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ төслийн одоо ач холбогдол нэг хэн ч үүсгээгүй. Улаанбаатарчуудад бүгдэнд нь хэрэгтэй. Бид нар бол энэ усаа хамгаалах байгаа, байгаль орчноо хамгаалах байгаа ард иргэдийн энэ санал санаачлалыг бол огт үүсгээгүй. Усандаа хайртай нарт түмэн цаашдаа хэдэн 10 жилийн дараа Улаанбаатар хот усгүй болчихъя гэж айж болгоомжуулж имэж байгааг үүсэхгүй. Буруутгахгүй зөв иргэдэг. Гэхдээ бас усаа хамгаалах байгаа нэрийн дор улс төржүүлж санаатаагаар зохион байгуулалттайгаа явж байгааг бас ялгаж салгах ёстой. Тийм зохион байгуулалтанд ороод явж байгаа нэг хэсэг байгаа. Албаар энэ ажлыг гацаах зогсоох гэсэн зорилготой. Энэ бол өөр. Энэ ганцхан Улаанбаатар хотод туулын хурдны замын ажлыг хийж байгаа юм шүү дээ. Өшөө цаашдаа олон том хөрөнгө ажлууд хийх. Манай яам дабл стандарт байхгүй. Бүх төслүүдээр энэ одоо хяналт шалгалтаа хууль дүрмөө мөрдүүлж ажиллана. За ингээд одоогоос 7 хоногийн өмнө 7 орчим түрүүний 7 хоногт бид нар төр зогсоох шийдвэрийг гаргаж ирсэн тийм үү? Энэ хугацаанд та бүхэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй байхад ажил эхэлсэн гэдэг асуудал эндээс үүсэлтэй. Төр зогсоох ажлын цагаан дээр хараар бичсэн хуулийн дээр юм байхад бүх уулуурхаан компаниуд дээр энэ хууль хэрэгжиж байгаа тийм үү? Тийм. Одоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлуулна. За мөн тухайн жилийнхаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх ёстой. Ингэж ажил эхлэх ёстой. Гэтэл одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлагдаагүй байсан учраас сайдын одоо шийдвэрээр энэ одоо туулын хурдны замыг төр зогсоох шийдвэр гарч ирсэн. За өнгөрсөн хугацаанд та бүхэн харин бас нийслэлийн удирдлагууд маань төслийнхэн маань бас одоо яамнаас гаргасан шийдвэрт бас хүндэтгэлтэй хандаж өөрсдийн буруугаа бас хүлээн зөвшөөрч богино хугацаанд бас одоо тусгай одоо ихтэй энэ байгууллагуудаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийгээд ирүүлсэн байна. За нэг удаа буцаагдсан тийм үү? Бас одоо манай шинжээч нар бас шүүмж өгсөн. Бас ийм асуудлуудаа илүү тодорхой болгох гэсэн юм шүүмж өгч буцаасан байна. За энэ хүрээнд бас одоо та бүхэн бас энэ одоо шүүмжийг хүлээж авч энэ одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөд тусгаад за ингээд өнөөдөр бол одоо манай байгаль орчны уран өмслийн өөрчлөлтийн яамны холбогдох одоо албан тушаалтнууд энэ менежментийн төлөвлөгөөг эцэслэн батлуулаад одоо ингээд гар үлийн хэсэг тамга тэмдэг бүрэн болсон байна. Бүрэн болсон. Энэ болгон бол одоо манай яамнаас одоо холбогдох хуульд заасан хуулийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх одоо манай яамтай холбоотой хууль эрх зүйн гол баримт чиг. Энийг л барих хэрэгтэй тийм үү? Одоо ингээд ажил эхэллээ гэд бүх юм одоо ингээд очиж байгаа юм биш шүү. Та бүхэн өнгөрсөн хугацаанд гаргасан зөрчлийнхөө энэ одоо зөрчлүүдийг арилгах хэрэгтэй. Тэр одоо мод одоо тайсан тасцсан энэ ажлуудаа уг нь бол та нар менежментийн төлөвлөгөөнд шилжүүлэх ёстой, суулгах ёстой. Энэ ажлуудыг цаашдаа хийж явах ёстой. Энэ хугацаанд чинь одоо тайрсан мод нутгууд нөхөн төлбөр оногдуулж байгаа. Энэ одоо бас энэ зөрчлийн хэрэгээрээ бас одоо бид нар бас тэр зөрчлөөрөө бас арилгуулах ёстой. Тэгээ энэ бох одоо менежментийн төлөвлөгөөнд туссан байгаль орчны одоо сөрөг нөлөөллийг бууруулж хяналтаа тавьж манайхан одоо бүх шатны явцын хяналтуудыг 2 жил тутамдаа аудитын хяналт шалгалтыг хийж одоо ингэж ажилланаа. Хамтарч ажилланаа. Тийм учраас одоо бас манай яамны хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагаа цаашдаа хуулийн хүрээнд тавигдана, хуулиндаас давсан гэдэг юм уу хэтэрсэн ямар ч одоо шаардлага юм бол тавихгүй.
гэдгийг бас хэлье. Тэгээд цаашдаа бүгдээрээ хуулийнхаа хүрээнд энэ том төсөв мөнгөний хүрээнд ихтэй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй энэ том ажлыг эхлүүлэх гэж байна. Тийм учраас одоо анханаас нь хуулиа барьж ажиллаа гэдгийг бид хүн хатуу хэлж байгаа. Явцын хяналтаа байнга тавих болно. За мэдээж төслийн явцын хүрээнд байгаль орчин сөрөг нөлөөлөл гарна. Сөрөг үнэлгээгээр ч тийм байгаа. Зам талбай эвдэгдэн, зарим мод утсыг одоо талбайд нь шилжүүлэн суулгах асуудлууд гарна. Тэгээ энэ нь л хохирлыг бид нар өшөө тэ сөрөг нөлөөдийг л бууруулж ажиллах хэрэгтэй шүү дээ. Энэ төлөвлөгөөний тусны дагуу. Тийм учраас энэ одоо хүрээнд хамтарч ажиллах хэрэгтэй. Төслийн дараа бид нар бүх нөхөн сэргээлтэй ажлуудыг 100% хийж хүлээлж өгсөний дараа энэ төслийн ажил 100% дуслаа гэж тооцох хэрэгтэй байна, тийм ээ. Тавалдаа. За ийм байна. Тэгээд одоо та бүхэн өөрсдөө санаачлагтай богино хугацаанд менежментийн төлөвөө боловсруулж бас одоо ажилласан байна. Манайхан одоо бас одоо холбогдох хуулийн хүрээнд хянан баталгаагаа хийлгээд өнөөдөр ингээд мэрэгжлийн шинжээч нар маань хянан баталгаажуулаад хүлээлгэж өгч байна.